Нийслэл Улаанбаатар хот маань хизээ нэг хур хогноос салж хизээ нэг хот шиг хот болох юм болоо. Үгүй ядаж наацхийн хогны асуудлаа шийдэж чадахгүй байгаа энэ өнөөгийн нөхцөл байдлыг яах ёстой юм бүү мэд. Нийслэлийн гэр хороололд амьдарч буй ард иргэдийн хувьд хогны асуудал ихээхэн хурцаар тавигдах томоохон хүндүр сэдв гэдэгтээ хинч маргахгүй үзээ. Улмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны газар нутагт шинээр 7-р хорооллыг барих ажлын эхлэл тавигдаж, айлуудыг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлсөн боловч харамсалтай нь айлуудыг нүүлгэх явцад их хэмжээний хог хаягдал үлдэж үүнтэй холбогдуулан цэвэрлэгээний ажил хийгдэхгүй байгаа талаар дээрх хорооны орсон суугчид гомдлож байгаа юм а. Үүний дагуу бид Сүхбаатар дэвшил тохижил үйлчлэгээний компани даргаас дээрх асуудлын талаар тодруулах гэсэн ч гадаадад ажилдаа явж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм а. Хариуцсан авсан хорооны иргэд нь хур хогондоо дарагдаад амьдарч чадахгүй хүрээд байхад нөгөө нэг том толгойтой тойруулж ярихтай сайн дарга нь гадаадад гидсэн хэлээд явж байх шиг. Харьцангуй зүйл манай улсад их байна шүү. Анзаарч хардагч болоос одоо энэ муухар толгойнууд. Ингээд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны иргэдийн бухимдалтай сэтгэлээс та бүхэндээ хүргэе. Одоо аммаар одоо энэ дөрөв жил ингээд хог би заримдаа хэрэлдэхин машинаар ирээд одоо тэр 70 асчих юм байна. Энэ уудны оройг ардах юм уу хаашаа юм. Машинаар авчраа тэр 70 асчих юм. Номерыг хар гэлдэх юм. Номерыг харахын зураг төхөж явчих юм байна. Тийм. Том машинаар ирээд асгачаад явчихдаг юм байна. Одоо тэр 70 цаана авчиж хараарай. Дөвдгөрөөсөн чи урдигдэр би энэ хүүхд төрөх гэж явсан чинь эргээд ирэхээ хооронд бага хогсчихж явчих юм байна. Тэгэхээр машинаар л асгадаг болтой юм. Тэгээ би бодгийн энэ уул оройнхон энтэй ирж хасгаад байгаа юм байна. Тий, энэ одоо тартагтаа туулж шин энэ айлууд нүгөөд явсан тэрэн дээрээс дайлимдуулаад тэр айлынхын нүгөөд хогоо хай гэд талбайг нь бэлтж өгсөн юм яасан. Тэгээд өмнө зүгээр мөнгө аваад энэ түүхээс ачдаг ус бол одоо нөө тогны мөнгөтэй цуг болгоод тэгээд тэрнээс хойш лачгаас одоо 5-6 сар байсангүй шүү. Тэгээд тогны мөнгө өгөхгүй бол нөө хогны мөнгөний өгөхгүй бол таснагаа нөө тогтоо цуг болгоцсон. Тэрнээс хойш лачгаа байсан шүү. Тэгээд одоо энэ ингээд одоо яг манай хажуудалтаас ингээд байж байгаа шүү. Энэ арай л одоо нөө газар нь гэсэн угаац муугаацсан айлууд ч гэсэндээ энээс өөр хаях газар олдохгүй байгаа бол хайж байгаа хэлтэй. Хүмүүс энэ айлуудыг бурууч гэж байгаа. Түүх хогоо иччихвэл хүмүүс юу гэж ачих юм бэ? Барилгын газарт орсон айлуудын зарим нь нүүж нүгээгүй үлдсэн айлууд нь энэ өвлөөс хойш хохирч өнөөдрийн хүртэл хог аяллаа цэгэн дээр зэрэгцэн амьдарч байна. Шинээр үүсбүү хогийн цэгүүдүүд өгсөн нохонсыг барилгын хаягдал хөглөрч унсан уран хавар цаг ирж байгаа энэ үедэд халдвар төвчин гарах их үүсэр болоод зогсохгүй. Энд уугж байгаа үнс нурам хаврын хавсрах салхинд үлээгдэн асаж зэрэгэлдэх айлуудын орон гэр байшин сав галдан шатах хүмүүс амнаас эд хөрөнгөөр хохирч болцшгүй байгааг та анзааран харж байгаа хаа. Гэвч нэг талаас харахад эдгээр хогийг хэсгэн цэвэрлэж явахад нөгөө нэг хэсэг нь тарааж буцаан хог хаягдал ил заадгаа хайж байгаа нь хүрээлэн бүү орчноо бохирдуулан байх юм а. Энэ хогоо дээр цэвэрлж байгаа. Цэвэрлэх нь л яваад нийтийн ажил гээд явж илээ. Тэгсэн мэтлээ энэ хогийг чинь усууд чинь одоо асгаад байна. Бид нэр овоолж илээ. Овоолгууд эргээ дээр нь эргэж хаяад шүү. Тэнгүүд хэлэнгүү чи уурдаад тах ус. Хогоо авахгүй байна. Тэгэхээр чи хаяхгүй яах юм. Одоо тэгэхээр чи захаахан усууд зодуулчих гээд байна. Хэцүү байна. Ийм л зам байна. Хогийг бол ихэр байнга ингээд цэвэрлэл яваад байдаг. Тэгээд өгтөөс айлууч асгадаг. Хэлэхдээ зэрэг одоо хогны зэрэгт явж ачихгүй байна. 3-4 сар болж байна. 5-6 сар болж байна. Зарим жил болж байна. Хашаа натраа овоолоод багтахгүй байна гэж ярьдаг. Тэгээд битэрийг хэлэхдээ зэрэг зарим нь тэгдэг. Та ямар хамаатай. Би бол хайдаг газар хайж байна. Гэт ингээд ямарсан юу ингэсэн хамгийн наадхан жишээ хэлэхэд л цагаан сарын өмнө энэс бүгдийн сайхан цэвэрлсэн байсан. Тэгээд шөнө өчигдөр энэ хог хаяах хог шөнө явдаг байхгүй юу. Тэгээд явахдаа зэрэг урд шөнө поттой нойл хийжсэн. Тэгээд энэ залуу үеийн болохоор надаас арай хурдан өгч байгаа байхгүй юу. Тэгсэн арийнхаа портыг хангууд эргээд явсан энэний хөмсгийг цацчихсан. Тэгээд миний хажуугаар гараад авахт нарсан урдаас номер авахгүй, гүлэн дээрээс номер авахгүй, ардаас номер авахгүй тийм тэрг байсан. Одоо тэрийг бид ямар хэдэн номерын тэрг гэж хэн хэлэх үү? Хэлэх аргагүй. Яг зүгээр инглээ гэдгийг дараах тавьсан. Энийг шөнө авч гэмтэл дээрээс оёо тавьсан 3 оёо тавьсан. Ер нь тэгээд ингээд хог цэвэрлэл явж хахад цэвэрлсэн газар нь ард нь ирэл хог асгадаг. Хэлэхдээ тэр танаар хамаагүй. Цэвэрлэл тойрон явдаг байхгүй.
Яалтай билээ энэ хог хаядлыг, яалтай билээ энэ муухар зангуудыг, хогон дундаа амьдарч хогон дундаа хөгжих гээд байдаг улсууд юм уу бүүмэд. Иргэд оршин суугаа газартаа өөртөө хогоо гаргаж хаяхгүй байл зүгээрсэн. Хогоо ирж авахгүй байна гэд хогоо гаргаж хаяад байвал өөртөө эрүүл мэндэд занал хийж байгаа гэдгээ мэддэг болов яадаг бол. Ухаандаа бол хогны асуудлыг дүүрэг хариуцгаа болж гүйцэтгэгч байгууллагад бүрэн хариуцах болсон гэдгийг энэ дашин дурдыг хэлэх нь зүүн хэрэг үзээ. Гэхдээ гүйцэтгэгч байгууллага хариуцдаг гэд ортоос орхичихж болохгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн тамгийн газрыханд анхааруулж байна. Хур хогондоо дарагдчихад хизээ хэрхэн яаж улс орноо хөгжүүлэх юм бол доо. Сүхбаатар дэвшил гэсэн сайхан нэрийг урдаа барьчихад яаж хэрхэн хизээ Сүхбаатар дүүргийнхээ 9, 10, 11-р хороогоо хогноосоо салгах гээд байгаа тохиолдолд үйлчлэгээний компани юм бэ. Сүхбаатар хөгжилчин Сүхбаатар хогжлын цэг болох гээд байгааг энэ хоёр нүдэрээ бүлтийлхэн байж, хоёр чихээ сортоолхон байж хараач гэж хэлэх байна. Хогон дундах Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны иргэд чинь хогийн цэгийн иргэд болчиход байгааг анхааралдаа аваач.